Сайхан амар цаажийн үзэгчдээ Монгол улсын хөдөлмөрийн баатар Бадмаанбуугийн Бат Эрдэнэ аялал жуулчлалын төв болсон улсынхаа хомир нутаг Хөвсгөл аймагт ажиллалаа. Монголын талаар алив сайхан сэтгэл бүхнийг гадаадын жуулчдад үлдээж, өрмөгц ёс заншлаа дэлгэх үүрэг хариуцлагатай хүмүүс болохыг нэр дэвшигч хөвсгөлчүүдтэй хийсэн уулзалтын үеэр хэлсэн байна. 120 гаруй мянган хүн амтай газар нутгийнхаа хэмжээгээр улсад 3-т ордог Хөвсгөл аймаг эх орны аялал жуулчлалын гол бус нутаг. Хүн амтан залуучуудын эзлэх хувийг ажилгүйд энэ аймгийн гол асуудал. Нэр дэвшигч залуучуудын хүчийг аялал жуулчлалын бизнест төлхөө ашиглаж, нутаг оронд нь тогтвортой орлоготой ажлын байраар хангах хөгжлийн хөтөлбөрөөр танилцуулсан юм. Дэлхийд хамгийн цэнгэг бүсдад тооцогддог далай ээж, таагаар нутаглах цаатнууд, онгон тагшин байгалийн сайханд түшиглсэн жуулчлалын төв болгон хөгжүүлэх боломжтой онцлсон. Байгаль орчныг одоо энэ хамгаалах энэ чиглэлийн ажил нь бол илүү их бусад одоо нэр дэвшигчдээс сайн болоо гэж одоо би боддог. Монголын залуучуудын маань гарт барьсан үзэг, нар зүв тойронд дуурж, эвийг эрхэмлэж, зөвийг дэмжсэн Монгол төрийн тэргүүнтэй болгодогт би бас итгэж байгаа. Хөвсгөл аймаг Улаанбаатар хоттой холбох, бүр хатгал хөргөх энэ хатуу уушилтай замын бүтээн байгуулалтын асуудлуудыг бид яаралтай хийх учиртай. Монголын Швейцар гэж нэрлсэн энэ их гайхамшигтай үйлчлэлд байгалаа бид онгон сайхнаар нь авч үлдэх, хамгаалах энэ ажил бидэнд юунаас илүү чухал байгаа. Хөвсгөл аймаг манай улсын газар тариалангийн гол бүс нутаг, загсны аж ахуй, фермерийн аж ахуйн хөгжүүлэх бүрэн боломжтой аймаг. Үндэсний баялаг бүтээгчдэд дэмжих нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр олон мянган ажлын байр шинээр бий болгох боломжийг нээнэ гэж Хөвсгөл нутгийн хүн Монгол Ардын намын дарга их төвшин хэлсэн. Улс орны үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, боловсрол, соёл, нийгмийн халамж үйлчилгээ, баялагийг эдийн засгийн эргэлтэнд оруулах нийтдээ 80 гаруй хууль тогтоолыг төслийг боловсруулж батлуулсан байгаамаа. Нэр дэвшигч өнөөдөр анхаа төрсөн нутаг Архангай аймагт ажиллаж байгаа. Ингэснээр тэрээр 21 аймгаа бүтэн тойрч ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн мөрийн хөтөлбөрөөр ард түмэндээ танилцуулж дуусч байгаа юм а. Шодрог ивийг баримтлсан ерөнхийлөгчтэй болохыг хүсэж байна. Өөрийнхөө замаас хазаадгүй ийм л хүн 100% дэмжээ. Үг таах чадвартай, хүлээстэй хандах ухаантай. Ийм хүн л ард түмний хайрыг вэ? Ийм хүн л ард түмний алагчлалгүй хандаж чадна. Би хойш болоос амарчгүй хэрэгжүүлж байна. Би амарчгүй үлгэрл хангаж байна. Нийгэм зөв мөртэй амьдарч ард түмэндээ хайрлагдсан нэр дэвшигч Бадмаанбуугийн Бат Эрдэнэийг дэмжихээ илэрхийлсэн 70 гаруй төрийн бус байгууллага өнгөрсөн хугацаанд Монгол Ардын намд хандаж хамтын ажиллагааны санам жижиг байгуулсан байна. Ард түмний хайртай авраг EVR асуудалд хандаж эх орныхоо хөгжлийн төлөөх бүхий л бодлогыг дэмжин ажиллахаа мөрийн хөтөлбөртөө тусгасан юм а. Монголын өв соёлоо хамгаалах, ийм нэгдэл гэдэг ийм зүйлүүд маань бол харьцангуй бол нэн тэргүүний чухал ажил болоод байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Бадмаанбуугийн Бат Эрдэнэийг одоо дэмжиж хамтран ажиллах санам жижигт гарын хэсэг зурсандаа бол баяртай байна. Тулхтай, тууштай, үнэн шударга бодит ажил болгож хийдэг хүн хэрэгтэй гэж эмгтээчүүд хүсдэг юм аа. Нийт микроны ханжалгаач мөн хүн тээвэрлэгчид нараа төлөөлж зөв дүгнэж буруу хурц яваарай гэдгийг одоо захиа. Бат Эрдэнэ авраг бол ерөөсөө манай Монголын байгаль орчны иргэн зүйлийн эко гишүүн. Өнөөдөр улс төрийн нөхцөл байдал нэг намын нэг улс төрийн хүчний эрх мэдэлд төрийн эрх мэдэл хийх төвлөрсөн. Хөгжлийн бодлогоо хэрэгжүүлж ядах Монгол улсын ерөнхийлөгчийг сонгох хариуцлагатай сайхан одоо мөч ирж байна. Хот хөдөөгийн залуучууд аврагыгаа дэмжихээр орон нутагт ажиллаж байгаа мэдээллийг хүргэе. Залуучууд төрийн бодлогод залуу хүнийг хөгжих, сурч боловсрох боломжийг нээхин төлөөх зөв сэтгэл нэр дэвшигчид бий гэдгийг хэлж яваа юм. Хинтэн аймгаас төрсэн урлаг соёл, спортын давсанд амжилт үзүүлж яваа залуус нутгийнхаа аврагаа дэмжихийг уриалан Хэрлэн суманд уулзалт өдөрлөг зохион байгуулсан юм. Тэд нэгэн цагт улсынхаа нэрийг өндөр дүргэж явсан Монгол төрийн мэрэгчсэн парламент Бадмаанбуугийн Бат Эрдэнэийг дэмжихийг уриаллаа.
хин нэг нь нэр дэвшигч гарахаас шалтгаалаад энэ 70,000 өгөхгүй асуудал яригдахгүй. Энэ бол 9 сараас угаасаа энэ одоо 70,000 тэр 92,000 болоод оюутнуудад олгогдох зүйл юм аа. Батэрдэн авраг 1990 онд Монгол улс ардчилсан өөрчлөлт шинжилтийн үед бас хожигнаантай л байсан. Тэгэхэд Батэрдэн авраг ардын дэрийнхэн баяр наадам төрүүлж шин залуухан авраг их орныхон ард түмнийг эвлүүлж чадчихсан. Батэрдэн аврагыгаа ерөнхийлөгч болоосаа ирсэн сайхан хүслээр итгэлээр одоо хүлээж байгаа. Ардчилсан намын сонгуулийн хар PR төлөвлөгөө задарч цахим сайтуудаар цацагдсан. Энэ төлөвлөгөөний дагуу бол гишүүн баяр зохицыг авилгатай тэмцэх газар дуудах, мөн аваргын нэр сүрийг баллаж гүтгэх гүжирдэх мэдээллүүд цацагдах ёстой юм. Энэ төлөвлөгөө ёсоор Монгол улсын хөдөлмөрийн баатар Бат Эрдэнэ рүү хийх ардчилсан намын хар PR хэрээс хэтэрлээ. Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшигч Бат Эрдэнэийг гүтгэн доромжилсан нэвтрүүлгийг өчигдөр ТВС телевизээр Монгол Ардын хувьсгалт намын сонгуулийн сурчлагын цагаар бэлтгэн хүргэсэн. Гэвч энэ нэвтрүүлгийг Монгол Ардын хувьсгалт намын сонгуулийн төв штаб бэлтгээгүй гэдгийг өнөөдөр албан ёсоор мэдгдлээ. Өчигдрийн Монгол Ардын хувьсгалт намын захиалагт гихч одоо тэр нэвтрүүлэг бол Монгол Ардын хувьсгалт намын штабаас захиалж шийлгсэн тийм нэвтрүүлэг биш. Монгол Ардын хувьсгалт намын сонгуулийн штаб ийм одоо нэвтрүүлгийг хийлгээгүй гэдэг би албан ёсоор хэлэх ёстой. Энэ ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бид шударга, ил тод харилцан биенийг гүтгэж гүжирдэхгүй, муу мухагаар доромжлохгүй, маш их одоо соёлтойгоор өрсөлдөё гэж ингэж одоо шийдсэн. Хэрвээ ийм маягийн нэвтрүүлэг дахиж гаргах юм бол би тэр цаг мөчөөс автоматар өөрийгөө штабын даргаас огцорно гэдгийг хэлчихмээр. Яагаад гэвэл өнөөдөр Монголын ард түмний өмнө бид биенийг 20 гаруй жил муул цайлж зөндөөл явлаа. Нэг нэглүүгээ дайр доромжилсан, гүтгэж гүжирдсэн, санаатайгаар зохион байгуулалтайгаар ийм үйл ажиллагаа явуулж болохгүй. Их хөрөнгө зарж гадаад дотоод руу явуулж хийсэн нэвтрүүлэг харагдана лээ. Энэ гүтгэлгийн нэвтрүүлэг өндөр үнээр хийгдсэн ардчилсан намын захиалгад явуулга гэдгийг тэд хэллээ. Өнөөдөр мөн Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Зандан Шатар ардчилсан намаас хийж байгаа хар PR хэрэг сэтэрж байгаа талаар мэдгдлээ. Монгол улсын төрийн тэргүүн үндэсний эв нэгдлийн бэлэг тэмдэг ерөнхийлөгчөө сонгоход хэдхэн хоногийн хугацаа үлдэж байна. Харамсалтай нь энэ сонгуулийн хугацаа ойртох тусам өрсөлдөгч намуудын зүгээс бүр тодорхойлбол Монгол Ардын хувьсгалт намын цагаар Монгол Ардын хувьсгалт нам ардчилсан намын зүгээс хамтран манай намын нэр дэвшигчийг гүтгэн доромжлох, гутаах орлого хэрээс хэтэрлээ. Хууль зөрчсөн үйл ажиллагаа хэрээс хэтэрч байна. Ардчилсан төрийн сонгуулийн түүхэнд болж байгаагүй юм хүч тэнцвэргүй сонгуул болж байна. Хаасайгүй мөнгө тараах, мөнгө амлах, хууль зөрчих явдал хавтгаарлаа. Гэхдээ ард түмний аврагдаа идэх итгэл хэвээрээ байна. Олон түмэнд дэмжлэгээ илэрхийлж энэ гүжир хөтгөөлөлт дургуутж байгаа бидэнд илэрхийлж байна. Ардчилсан төрийн тэргүүнээ үндэсний эв нэгдлийн илэрхийлэгч гутаан дарамжлахгүйгээр, хараар бодохгүйгээр шударгаар сонгохыг бас өрсөлдөгч намуудаа уриалж байна. Твиттер хуудасд энх баярын хаанчлалыг илгэвэ буйхайлах уу гэсэн мэдээллээр дүүрчээ. Нэртэй төртөө урлаг соёл, спортын бүхий лалдартнууд элбэг доржийн сурчлагын гол имиж болсон байна. Ардчлалыг өмчлөх эрх түүнд байхгүй гэж ütсэн мөнх баясгалангийн нийтлэл цахим хуудасны ярианы сэдэв болоод байна. Нийтлэлч мөнх баясгалангийн элбэг доржийг дэмжихгүй байх нь гэмт хэрэг биш нэртэй нийтлэл захим ертөнцид шууган тарж байна. Тэрээр нийтлэлдээ элбэг доржийг дэмжихгүй байх нь ардчлалаас ухалсан хэрэг биш, ардчлал зөвхөн ардчилсан намын нүүрэндээ наадаг гялгар цаас биш гэж тодорчээ. 2009 оны ерөнхийлөгчийн сонгуулиар элбэг доржийг дэмжиж байсан шиг өнөөдөр Бат Эрдэнэийг дэмжих болсон шалтгаанаа энэ нийтлэлдээ тайлбарласан байна. За түүнийхээр энх баярын хэмжээгүй эрхт хаанчлалын он жилүүдээс дутхгүй элбэг доржийн хаанчлал эхэлж магадгүйг сануулсан байна. Улсын хурлын дарга ерөнхий сайд ерөнхийлөгч нь нэг намаас байна гэдэг хэмжээгүй эрхтэй хяналтгүй төр бий болохын дохио. Ийм төр авилга айдас хэлмэгдүүлэлт бий болгодгийг энх баярын хаанчилсан он жилүүдээс харсан.
Төрөө хяналттай болгохын тулд Батэрднийг дэмжиж шүүх цагдаа прокурор авилгалтай тэмцэх газар нэг талдаа гарахгүй. Ядчил улсын их хурал дээр олонхороо төрөө ярьж өөрсдөдөө ашигтай хууль батлахгүй гэдгийг сэтгүүлч бичсэн байна. Тусгаар Монгол улсын иргэн та хэнийгч дэмжих хэрэгтэй. Бас элбэг дөржийг дэмжихгүй ч байж болно. Энэ бол эрхчлөөд ардчилсан Монгол орны иргэн таны эрхчлөө. Хяналтгүй хэмжээгүй эрхт төрийг бий болохгүй байх эрхч бас таних. Элбэг дөржийг дэмжихгүй байх нь гэмт хэрэг биш болохыг хэлсэн байна. Түүний энэ нийтлэл жиргээчдийн дунд сэдэв болон өрнөж хамгийн олон дэмжлэгийг аваад байна. Өнгөрсөн цаг хугацаа руу эргээд аялах болон зөв хөтөлбөр үргэлжилж байна. Зөв хөтөлбөр зөвийг дэмжигч залуусын ярилцлагаар үргэлжилж байна. Орой минь залуусаа. Орой минь. За бид байнга ярьж байгаа нөгөө хар машины тухай. Хар машин дээр бол надад нэг юм зүг гарц ч юм уу тий зүг боломж байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй. Ерөнхийдөө бол энэ нэг 10-аас 15% хэлбэлцэлтэй байт юм аа л да. Нийт сонгогч саналаа өгөхөр жоохон. Тий. Ерөнхийдөө илүү гарах нь аль нэг талд 10-аас 15%-тэй. Тэгэхээр энийг шалгачиж болох бас нэг арга байгаа. Миний бодлоор одоо багаараа, хороогоороо, найз нөхдөөрөө, байраараа тий яг дэмжиж байгаа хүмүүс сумаараач үж болно. Бүгдээр ярьж агаад хамтдаа очиод аврахтаа пат гэж өгчөд тэр саналын чинь зүрх тэтгүүг гараад ирэх байхгүй. Тэр юу нь бол энэчнээс ингэж гарах болцоон байгаа юм байлээ. Сонгуулийн үеэр бас хэрэгсдэрж байгаа нэг асуудлын тухай хоёрт бас ярмаар байна л да. Юу вэ гэвэл одоо наадам бол үндэсний эвийг хадгалсан маш одоо сайхан баяр шүү дээ. Гэтэл бүхчүүдийг хооронд нь талцуулан одоо сурчлагын тоглуулж байгаа байдал сүүлийн үед ажиглагдаад байх шиг байна. Яа ер нь бол яг та энэ бол хүч тэнцвэргүй тулаан гэдгийг бүх хүмүүс л мэдж байгаа шүү дээ. Мэдээж хүчтэй бүх зүйл байгаа тал зогсгол амар амархан гэж бодож байгаа байхгүй. Харин тэрний эсрэг зогсож байгаа хүнийг тулаад түшээ зогсож байгаа гэдэг бол энэ бол иргэний зориг. Тэрний тал зогсож байгаагаараа ямар нэгэн байдлаар арчлалын дайсан болно гэж бол байхгүй. Энэ бол цэвэр Монголын эв нийтлийг баталгаажуулж байгаа хүний тухай ярьж байгаа маш том сонголтын юм бид ирсэн байгаа учраас энэ бол угаасаа ямар нэгэн байдлаар хин чахад ойлгомжтой л шүү дээ. Яг анхаагийн ярьдаг дээр энэ улс төрийн тойм сонин дээр мөнх баясгалан гэдэг тоймч бичсэн байна л да. Элбэг дөржийг дэмжихгүй байх нь гэмт хэрэг бишээ гэж байгаа байхгүй. Ахаа хэлий. Элбэг дөржийг дэмжихгүй байх нь гэмт хэрэг бишээ гэж байгаа тийм. Энэ ингэж чинь. Тийм ээ. Элбэг дөржийг дэмжихгүй байх нь гэмт хэрэг бишээ. Элбэг дөржийг дэмжихгүй байх нь бас ардчлалаас ухарсан хэрэг биш. Элбэг дөржийг дэмжихгүй байх нь авилгачдыг хамгаалсан хэрэг биш. Тэр үүнийг сайн мэдж байгаа гэдэг. Тэгээд элбэг дөржийн хувийн өмч гэж байгаа байхгүй. Ардчил. Тэгээд ардчил зөвхөн ардчилсан намын нүүрэндээ наадаг гялгар цаас бишээ гэж. Энэ нийтлэл ихэлсэн байгаа. Тэгээд 3 дугаар нүрэн дээр нь давнаад бичсэн байгаа юм л да. Ерөнхийдөө энэ хүний бичсэн зүйлтэй бол би бол туйлын санал нэг байна. Ардчил гэдэг бол ерөөсөө бүх хүний өмч, дэлхийн өмч, дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүний өмч гэж би бодож байгаа тийм. Тэгээд ингэж элбэг дөржийн алдаа хийсэн хүн арчаагаа бүдүүлэг новшуулж харагдаж байгаа. Тэ? Өөр хүнийг дэмжиж байгаа хүн одоо яг ямар болж харагдаад байгаа юм те. Яналтгүй болсон олон их дурааран дургиж дунд чөмгөрөн жиргэж эхэлдэг нь гэм биш зам. Эрх баригчдыг хянахын тулд ядахна. Төрийн 3 хүндрэлгийн нэг нь сөрөг хүчнээс байх ёстой гэдэгтээ бид бүгдээр санал нийлдэг. Тухайлбал одоогийн ерөнхийлөгч Сахагийн элбэг дөрж 2009 онд ийм үг хэлж байлаа. Өнөөдөр үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3 гишүүн гурвуулаа нэг намаас байна л да. Олонх цөөнхөө авч засгийн газар байгуулснаар хяналт суларсан тал бий.
Одоо үндэсний аюулгүй байдалд бид нар ерөнхийлөгчийг сонгох асуудал дээр ард иргэд анхааралтай хандах ёстой. Тийм ээ. Ерөнхий сайд улсын хурлын дарга ерөнхийлөгч 3 нэг намаас байвал хуйвалдан улам талдуулж төрийн машин буруу ажиллана. Тийм болохоор Монгол түмэн 4 жилийн өмнө төрөө тэнцвэржүүлж ерөнхийлөгчийг өөр намаас сонгосон. Төрийн тэргүүн гэдэг ерөнхий сайд их хурлын даргатай дөрөвний сэм хуйвалддаг албан тушаал биш. Цай чамдаг тулгын 3 чулууны нэг бүрж биш. Ерөнхийлөгч бол аль ч үед их хурл засгийн газарт ташуур болж ард түмний талд зогсох ёстой эв нэгдлийн баталгаа. Зайсан багнан тэгшилж төрөө тэмцвэржүүлээ. Тулгын 3 чулуу гэж яриад байгаа шүү дээ, тий. Тулгын 3 чулуу чи ерөөсөө нэг намаас байна ингээ хөгжүүл нэг нь өндөрчүүл болохгүй энэ тэргээл яриад байгаа. Тийм телевиз рекламч гэсэн бас гарсан байгаа, тий. Энэ дээр би бас энэ хүнтэй санд нэг байгаа. Яг энэ дээр энэ хүн юу гэж ütсэн бэ гэх юм бол хяналтгүй төр болох гэдэг шүү дээ. Ингээл улсын хурлаараа олон хороо засгийн газар ерөнхийлөгчрөө нэг намаас ингээл сонгогдоод ингэж юм бол ямар ч хяналт байхгүй болчихно. Элбэг дөрж ерөнхийлөгч гэсэндээ өөрөө сонгуульд нэр дэвшчих та 9 онд бас хэлсэн байсандаа хяналттай байлгая. За баярлалаа залуусаа. За баярлалаа.